За үзэж байгаа бүх хүмүүстээ өдрийн мэндийг хүргэе. За хэдүүл бас өшөө олоолаа болоод нэмэгдээд ороод ирцгээе. Lexus 600 LX цувралын бас 600 цувралын маань бас танилцуулгалаа ингэж эхэлж байна. За үзэж байгаа хүмүүс маань бас өшөө олоолаа болоод лайк зүрхээрээ давалгалаад өгье. За манайха пин коммент зэрэг дансны дугаар орж хараад өгөрөөс. За Lexus 600 тийм ээ. LX 600 машины маань бол танилцуулга лайв бол эхэлж байна. За тэгээд Lexus цувралын хувьд бол 5 дугаар тансаг байдал гэдэг зүйлээс монголчууд бас мэдэх баг. Lexus 600 цувралыг бол ярих юм ихтэй гэдэг дээр бол марахгүй. За хэдүүл бас өшөө олоолаа болж байгаад лайв эхлэе гэж бол бодож байна. Ярилцаж эхлэе. За Lexus 600-ийн маань хувьд гээд ярих юм бол за их гэрлийн хувьд гэх юм бол мэдээж хар цайртай хол ойр 3 линзийн их гэрэлтэй. За доод купын нэмэлт гэрэл бас юм линзийн гэрэлтэй. За дохионы хувьд гэх юм бол доогоороо подуурын гэрэл болоо урсдаг дохиос хамтаараас нь за голын цайр бас харанхуйтай. За тэгэл нүүрний хувьд бол илүү юм том тэгээд илүү их нийтлэлтэй нүүртэй ч юм уу. За шилэн нүүртэй учраас бол урдлын машин тэрийг дагах бүх системүүд бол байгаа. За гадна өөрийнх нь өнгө бол титан өнгө учраас бол маш гоё өнгө байдаг. За асфальт ч юм шиг, саарл ч юм шиг тий. За тэгээд титан өнгөний хувьд гэх юм бол ерөнхийдөө бол Lexus-ийн өөрийнх нь баг үндсэн өнгө гэж хэлж бол болно. Маш ховор гардаг өнгө. За тэгээ орж ирсэн гэлтэй машин гэдэг утгаараа бас бүх зүйлүүд нэг гоё байгаа. Байдлаас асааж хагаад илүү дэлгэрэнгүй машины талаар ярив те. За гаралт бол маш хурдтай байгаа учраас бол 600-аас хэдүүлээ. Ойр ойрхон лайв даад ойр ойрхон танилцуулаад явъя гэж бол бодож байна. За жолоочийн суудлуулан урдлын бүх суудлууд бол хаалж бас хөрнө. За 12 вольтын залгуур нь энэчнээ байдаг ч юм уу. За энд бол Type-C оролт бол USB оролтууд бол бүгд байрлаад төгсөн. За голдоо юм wireless charger-ын оролттой учраас бол яг гол хэсэгт байрлаад төгсөн учраас бас илүү амар хэлбэр болж ирж байгаа. За тэгээ 2021 оноос хойш хүнтэй ангиллын буюу лагшри ангиллын машинуудаар гарч ирж байгаа өөрчлөлт гэдэг юм бол энэхүү салааны гол хэсэг бол ерөнхийдөө Lexus дүүпо оруулгуудаар их явдаг байсан бол ингээд цэвэр моднууд ингээд ороод ирж байгаа, модоо оруулахтай болоод ирж байгаа учраас бас илүү гоё болж өгч байгаа. За парны удирдлагуудыг бол нөө 20-с хойш Toyota-гийн системээр ч юм уу Lexus-ийн системээр бол бүгд ингээд хоёр тусдаа дэлгэцээр орж ирээд байгаа. За тиймэрхүү юмнууд байна. За хөгжмийн хувьд бол мэдээж Apple CarPlay гэдэг бүх зүйлүүд байгаа. Хөгжмөнөөсөө давхар машинаа бас за түлш зарцуулалт болон гүйлтийг ингээд бүх юмнуудыг эндээсээ ингээд хараад хянчих боломжтой. Ерөнхийдөө бол хөгжмөний баталгаа тэгээд ухаалаг байдал ч юм уу иймэрхүү зүйлүүд бол илүү гоё дэвшилтэт технологийн дагуу болоод төрсөн гэсэн үг. За дууралтын хувьд бол Mark Levision за Dolby Digital-ийн бүх төрлийн хөгжмөний чанарыг бол хангасан. За салон хэсгийн хувьд бол дээгүүр мэдээж нөгөө нэг арьсан салонтой бол хагарч юу эрсдэл гараад идэг ч харах муухай болох ч юм уу цайрж марих. Тэр утгаараа бол дээгүүрээ ийм хатуулгатай арьсан материалтай цэвэр арьс биш хатуулгатай арьсан материалтай. За мэдээж урд шил рүүгээ бол милээ цацна. Хавийн хэсгүүд бол ч юм уу те энэ дээдлээс доошдох хэсгүүд бол бүгдээрээ арьсан оруулахтай болоод ирж байгаа. Арьсан оруулахтай учраас бас маш гоё. За жолоодох мод бол эндээсээ тохируулна. За энэ дээр харагч чинь те. Одоо Sport S мод юм уу? Sport S Plus мод ч байт юм уу? За тэгээ custom буцаага тухрах юм бол Eco, Comfort, Normal, Sport S модуудтай байна. Модын хувьд бол бас супер байна. За 360 градус бол камертай. За камерын төлөө бас эндээс ингээ харуулж. За 360 градусын камертай учраас бас камерны тал дээр ч юм уу ингээд ярих юм бол энэ том машины хүмүүс яаж ундаг энэ тэрийг л хотдор тэгдэг. За бүх зүйлүүд чинь хяналттай, бүх зүйлүүд дээр чинь мэдрэгч байгаа учраас бол ямар нэгэн асуудал бол гарахгүй гэсэн үг. За өрүүлний хүрдний хувьд гэх юм бол зүүн талаас хөгжмөнийхөө бүх зүйлийг
эндээсээ тохируулаад өгөн. За өмнө cruise control систем Toyota болон Lexus дээр энэ доор өгсөн бол 20 он шоунд систем энд ингээд cruise control гараад ирж байгаа. За cruise control буюу урд машина даах систем маань энд гараад ирж байгаа. Зайгаа эндээсээ тодорхойлоод өгнө. За тэгэл цагаан зураас даах систем ч гэдэг юм иймэрхүү зүйлүүд маань бүгд энд байгаа. За мэдээж цахилгаан карта, hall brake систем. За амаржинаараа мэдээж өөрийгөө өндөрлж намсгах ч юм уу. Иймэрхүү зүйлүүд бол байгаа. За манайхнаас мэдгүй байгаа өөрчлөлт юм. Суудал сануулгач бас маш гоё болсон байлээ. Юм жижиг нарийнхан байдлаар дарагддаг маш гоё тийм минимал загвартай гэх юм уу. Суудал сануулгач маань тийм болсон. За бас урд суудлын бүх суудлын автомат тохируулгууд их гоё болоод ирсэн. Автоматар тохируулдаг тохируулгууд нь. За мэдээ сохор бүсийн мэдрэгчтэй тий. Сохор бүсийн мэдрэгчтэй гэхээр за жолооч ч юм уу ингээд хараагүй тохиолдолд бол бүх зүйлүүд дээр ингээд байж идэг. За хойд цонхны хувьд гээд ярих юм бол хойд цонх хөшигтэй. За мөн модоо оруулахтай тий. Салаа модоо оруулахтай учраас бол машинда та суугаал үнэртгэж үзэхэд бол дандаа юм мод үнэртдэг. Модоо оруулахтай машин ерөнхийдөө бол тэгээ Mark Lewis-ний хөгжим 1-2 хаалганы хавцан дээр бол 2 хөгжим яг хойд хаалган дээр байна. За энэхүү харагдж байгаа хэсэг бол одоо микрофон болон спикерийн үргийг давхар гүйцэтгэдэг тий. Та хүнтэй уцаар ярихад ч юм уу ингээд таны яриаг шууд оруулах зориулгаар ингээд микрофон болон спикерийн үйлчлэгийг давхар байрлуулдаг. За бүхсний гэрлийн хувьд гэх юм бол ингээд баруун талаасаа зүүн талд хүртэл бол өргөлдсөн бүхсний гэрэлтэй учраас бас тэр тал дээр бол маш гоё байгаад байгаа. За 7 хүний суудалтай буюу хойно 3 дахь заалны нэмэлт суудалтай. За мэдээж нэмэлт суудалт маань автомат учраас бас за очиртлээ. За уртлаа суудлаа жоох урагшлуулж агаад тэгээд үзэдээ. За уртлын суудлууд бол бүгд юу юм бэ? Механик 2 дугаар заалны 2 дахь суудлууд гэсэн үг шүү. Үндсэн хойд суудлууд бол механик. За яг багажинд байдаг энэ 3 дахь суудлууд бол бүгдээрээ автомат болоод ирж байгаа гэсэн үг. За тэгээд шинэ үеийн машин, шинэ цагийн машин 2020-оос хойш оны Toyota дээр их гарч ирж байгаа зүйл гэх юм бол энэхүү харагдаж байгаа Alcantara ч юм уу Lexus дээр харагддаг зүйл бол энэ Alcantara тааз бол Alcantara салоныг оруулж ирээд байгаа юм хар өнгөтэй ч үгүй юм те. За ерөнхийдөө бол хойд хэсэг маань ингээд багажнаасаа нэмэлт суудлах гараад ирнэ. За тэгээд багажнаа 2 ширхэг нэмэлт спикертэй. За заал руугаа хүлээсэн, багаж руугаа хүлээсэн энд нэг гэсэн 2 парта учраас бол маш дулаахан гэсэн үг. Иймэрхүү зүйлүүдтэй тэгээд за энэ талаасаа гэх юм бол 12 вольтын залгуур бол утасны оролтуудыг бол бүгднгийн цогцоор нь шийдээд өгсөн байгаа учраас бас хойно ямар нэгэн асуудал гарахгүй уцаа цэнэглэх юм уу хүн суугаа явахад бол хойдолтой маш гоё зай талбайтай гэсэн үг. За мэдээж 12 120 вольтын тог гаргагч маань энд харагдаж байна тий. Багажинд дахиад энэ хатсан дотроо юм нэмэлт 2 спикертэй ерөнхийдөө бол дууралтын тал дээр Mark Lewis-ний хөгжимтэй гэдэг утгаараа бас дууралтын тал дээр бол маш олон зүйлүүд бол байна. За мостууд маань энд харагдаж байгаа бох тий. Мост энд за парны өдөртлөгнүүд маань энд гээд бүх зүйлүүд харагдаж байна. За энэ дээд хэсэгт бол гэрлэнүүд салааны гэрлэнүүд тий товчдог гэрлэнүүд маань харагдаж байна. Ерөнхийдөө бол Lexus гэдэг бол luxury машин учраас бол бүх 5 дух болон хэрэглээний зүйлүүд бүгд гоё болоод ирсэн. За дотор салон дотор гэрэл асах үед гарч ирдэг тий. Бас хэдүүлээ 1-2 минут хараад үзье. За дотор салон хэсэгт бол энэ хэсгүүдээр ингээд хэмжээртэй юм нарийн цагаар юм гоё өнгийн гэрлэнүүд хасаад өгөн. Тэгэхээр бол дотор салоны бас харагдах байдал ч юм уу иймэрхүү зүйлүүд нь бүр илүү гоё хурцолоод ирнэ гэсэн үг. За уртлын суудлын автомат байдал болон хийцлүүд их өдөрлөгнүүд ч юм уу юм зүйлүүд их гоё байгаад байгаа. За тэгээд Lexus гэдэг бол ялтчгүй 5 дух тансаг зэрэглэл гэдгийг бол манайхан маш сайн мэдж байгаа. За урд подорын гэрэл бол их гэрэл ассан үед бол харагдах байдал бол маш гоё байгаад байгаа. 3 линзийн их гэрэл. За тэгээд доотлын подорын гэрэл маш гоё юм тод
ледийн мөртгэрэл байгаа учраас бас машин маань илүү гоё сүрлэг харагдаж ирж байгаа. За тэгээ энэхүү харагдж байгаа Lexus 600 дээр маань сүүлийн цөөхөн эдийн ширхэг ирэх үлдсэн. За гаралт бол маш хурдан байгаа учраас бол үдчихэж байгаа хүмүүс маань суглаа бол авч болно. Суглааг бол яг одоо бол авч болно. Тэгээ суглаа авахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол лайвны маань зүүн доод болон пинк комент зэгт бол дасны дугаар байгаа учраас бас суглаа авахыг хүсэж байгаа хүмүүс маань оролцож болно. За тэгээд оролцсон бүх хүмүүстээ амжилт хүсье.